Yeah. Дөрөв сарын 22-ны 8 цаг 30 минут болж байна. Тэгээд энэ тестийн намаас гарахгүй. Чийлсэн батал бүрнүүд чилж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? 4 сарын 24 байна өнөөдөр. Өнөөдөр гайхалтай гоё өдөр байна. Тэгвэл амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байгаа. Би шалгалтандаа бэлддгээрээ бэлдэж амьдрдгаараа амьдрал талархтгаараа талархаа сайхан байж байна. Та нар сонь сайхан юу байна? Инстаграмаас явсан 12 хоног болж байна. Тэгээд өнөөдрийн хамгийн сэтгэл тогтлуулсан зүйл юу вэ гэхээр би хамгийн дотны багштайгаа өнөөдөр уулзсан. Хамгийн анх намайг оюутан болоход яг оюка гэд дуудчихсан аахгүй би тэгэж мартдаггүй юм. Багш намайг оюка гэж дуудаад тэгээд би амар дотн санагдаад. Тэрнээс хойш тэгээд ер нь багштайгаа ингээд илүү танилцаад найзлаад хинашээ багш болоод явсан. Тэгээ багш маань өнөөдөр Японоос Монголд ирсэн баг. Багштайгаа уулзна гэж бодоход сэтгэл их тогтолж байна. Тэгээд бас нэг юм болохоор манай 10 жилээс найз юм төрсөн өдөр болж байгаа. Дахиад влогороо дамжуулаад төрсөн өдрийн минь дүргий. Энэ бичлэг 5 сард гарах ч гэсэндээ 5 сараас минь төвшүүлж байна. Бас адилхан манай найз шүдний их хэмж байгаа. Тэгээд олон хүмүүст тус хүргээд буян болоод сайхан үйлсээ хийгээ явж байгаа. Тэгээд өнөөдрийн сониач юм бол өнөөдөр пре-тест өгнө. Нөгөө нэг тест ном биш үү? Энэ чинь нэг улсын шалгалт 5 сарын 1-нд улсын шалгалт энэний пре-тест өнөөдөр авагдана. Тэгээд 7 хоногийн дараа яг жинхэнэ шалгалт нь. Тэгээ пре-тест өгчөд өөрөө багштайгаа уулзсан. За тэр мөчл хамгийн гоё юм. Пре-тест. За 6 дугаар дэмжээний ахигчдын царайг нэг харчий да. Баярхан байна, цагаан байна, төгөө байна, сумьяа байна. За манай 5 дугаар курсын гоё ихч байна. Манай дид байна тэнд. За явъя да. Ерөнхийдөө пре-тестийг яаж өгдөг та бүхэндээ яруу татах харуулъя. Онц өгч болохгүй. Өсчөө сэтгэл нь ямар байна? Сайхан биш ээ наа. Ягаад сайхан биш өнөгтэй байна. Өнөгтэй байгаа юм уу? Өнөгтэй байна. Тийм ээ яг өндөө бол төгсөхнийх гоё биш тийм болохоор та бүхэн оюутнаас айрлах хэрэгтэй шүү. За өнөөдрийн уулзалтын гол чухал эзэн багштай уулзсан байна. За одоо багшийг харуулцгаая.
Тэгээд жил болгоны төгсөлтөөр ийм ном гараад тэгээд хичээл болгоноор тесттэй байдаг. Хамгийн уртлын нүүрэн дээр ингээ хичээлүүд. За тэгээд багш нар давтлага өгдөг. Багш нарын давтлаган дээр багш нар зарим нь хариугаа хэлж ярилцаж өгдөг. Зарим нь бол яг асуусан асуултны одоо кейсүүдэд хариулж өгдөг байгаа. Тэгээд та нарт бас янз бүрийн хариунууд олдож магадгүй. Зарим нь ингээд бас номон дээр ингээд шууд тэмдэглээд явдаг. Би бол анхандаа тэгж тэмдэглэж байгаа. Тэгээд сүүл рүүгээ болохоор ингээд хариунуудыгаа дэвтэр дээр бичиж байгаа. Тэгснээр одоо миний сэтгцэн хариу ингээд зөвхөн дэвтэр дээр тэгээд яг сэтгцэн нэнгүүт ингээд сэтгц маань хоосон ч байх юм те. Тийм жишээтэй. Тэгэхээр ямар ач холбогдолтой гэхээр ингээд цэжэрийг хийгээ явахад шууд энэ ингээд өөрөө шууд мэдээд уншаад явах юм л та. Ингээ хариутай болохоор ингээд хариуг нь харчаад маа ч юм уу бэ мэ гэж хэлээд байгаа. Эсвэл цаг өвлгөө болгож хэлийгээд байгаа зүйл нь болохоор багш нар ямар нэгэн хариу хэлж магадгүй, та нарт ямар нэгэн өөр хариу олдож магадгүй. Тэгсэн ч гэсэн заавал уншиж үзчихээж өөрөө зүм үннийг ингээд тодтогчиж хариугаа бас чийжлэл зүгээр юм шүү гэж. Би нэг 3 өнгийн балттай тэрний ач холбогдлыг гаргасан. Энээсээ даваа. Тэгэхээр одоо энэ 3 хариу байлаа гэдэг би одоо энүүгээрээ уншиж мэдээд энүүгээрээ авч байгаа жишээ нь ингээд бэлдсэн. Тэгээд яг тестэн дээр бод үзэх юм бол багш нарын өгсөн хариу одоо энэ ч одоо энийг шууд C гэж хэлэх биш. Ингээд энэ өвчний тухай жоохон ч гэсэн уншиж мэдээд яг үнэхээр бааргүйсэн юм байна ч юм уу. Тэгж уншвал өөрсөж илүү үлдцтэй шүү. Шалгалт өгөхдөө биш тест өгөөд дуусахтаа биш хамгийн гол нь жоохон өөртөө үлдэх хэмжээний мэдлэгтэйгээр тестийг бас ажилд сураарай гэж. За баярлалаа. Ийм ч хэлэхэд аюу олон кейс байна. Тэгээд цагчин тулаад ирэнгүү дахиад бүгдийн ихнээс нь харах хэцүү тийм болохоор яг харъя гэсэн кейсүүдээ ингээд яг кейсээр бүтнээр нь харъя гэвэл ингээд кейсээ дугуулчих ч юм яг нэг кейсний эсвэл энэ кейс асуудалтай байл ингээд харах кейсүүдээ ингээд дугуулад яг тоочны болгоод өгвөл их зүгээр. Тэгээд ер нь цаг олдох юм бол цаг гарах юм бол яг амжуулах. Төслийн тест шалгалтаа өгöd бас гараад ирлээ. Гоё байлаа. Сайхан байна. Маш их тэнэгэр байлаа. Чан уруунаас байлаа. Төрүүлж хийж дуусчаал эдэн тест хэлээд суугаал сэтгэлгүйр тавьчихсан. За ер нь ах хоёр өрөөнөөсөө төрүүлж ирчихсэн. Өглөө ер нь дээр айгу сэтгэл их 50 байгаад байсан. Тэгээд уншиг орхон 8 шилжсэн. Яг стих юм бол цаагүйсэн шүү дээ. Би танарт нэг түүх хуваалцсан юм. Би ер нь бол яг 1-р курстэй шүү дээ. 1-р курст нэг антами шүүлэг өгөөд антами шүүлэг өгч яхад нэг 30 асуулттай байсан санагдаж 30-31 асуулттай байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь би шүүн ядраад 31-ийн нөлөө тэгээ хамгийн сүүлийн асуулт уншихгүй орж исэн. Тэгсэн чинь шүүлгэн дээр надад тэр хамгийн сүүлийн асуулт ирж байсан байхгүй юу. Тэгээд тэр мөчөөс хойш тэр асуултад тэгтээ хариулсан. Тэгээд тэр мөчөөс хойш ер нь ямар нэг шалгалт шүүлгэнд ороход ямарваа нэгэн уншаагүй материал ер нь бол зэлдв ямар нэг юм үлдээхгүй уншчих гэж бодож би бас 4 блог 6 жил явлаа. Миний өртөөн дээр яг миний ганц уншаагүй билет орчиж байсан.
Тэгээд тэр цаг мөчөөс хойш ухаарал хайрлаж яваа. Би ерөөс ямар ч юм үлдэхгүй уншдаг. Соёлынгийн орчих уу. Тэгээд та бүхэнд бас тэгж хэлье. Тэгээ уншааг орчихсон ямар ч байсан уншаад орсон дээр сэтгэл дүйг тий. Тэгэхгүй бол уншдаг байж гэж харуулж яхаар ядаж мартсан байна гэж харуулсад арай уйг. Тусан арай тайван болоод нэг чадах мэт гэж хэлээ. Тэгэхгүй бол бүр юм төвшил. Тэрийг гэж уншаагүй, энийг гэж уншаагүй. Ямар ч тач амар гоё тийм нэг гоё наа. Тийм халуун уйдных гоё ундаа ухах гоё болдог шиг гоё наа. Үгүй энэ хүүхдүүд юу ийгээд байна. Шигэгийн ангийнхан тоглож байна. Одоог даасан. Цаанаас нэг гоё сэтгэл гоё үе байгаа гэх юм. За жаахан хэлчихээ үү да. За төсөлтийн тест шалгалтын дөнгөө сонсоход ороод ирсэн байна. Эрт орж ирэхгүй галаа болт юм байна шүү. Энэ араа ингээд дүүрэн одоо урагш ямар байгааг харуулъя. Ингээд дүүрэн байна. Тэгэл шатн дээр сууж ин да. Гоёно. 91, 91, За эргээд болцоход таатай байна. Тэгээд өмнөх бичлэг дээрээс харсан бол тестийн төгсөлтийн шалгалтны дүнг яг ингээд бүгднийг суулгаж жагаад шифрийг хэлээд дууддгийг харсан баг. Тэгээд манай курсын бүгдээрээ дүнгуудыг сонсоод тэгээд харцгаад би одоо гэртээ ирсэн байж байна. Юуны түрүүнд өөрсдийнхөө оюун бодлыг дайчилж, хөдөлмөрийг шингээж, тестийн номыг бүгдийг уншиж дуусгаж шалгалтандаа бэлдэж амжилттай төгслийн шалгалтын тестийн шалгалтыг өгсөн курсгэндээ энэ түрүүнд баяр хүргэе. Энэ шалгалтыг энэ бичлэгийг үзэхэд та хэлцээний угаасаа төгссөн байх бах. Тэгтэл баяр хүргэе. Та нар бахархмаар байсан шүү. Одоо OSCE гэдэг шалгалт байна. Тэгээ OSCE-тэй бэлдэж чаад амжилттай их болно да. Яг тэр би OSCE, OSCE мэт тийм шалгалтууд бол дуртай. Яг тестийн шалгалтанд угаасаа анханасаа тиймж дуртай байгаагүй. Нэг бодтоор өмнө мэдлийг үнэлдэг юм шиг санагддаг. Тийм гардантай яг үйлдэлэр хийдэг. Тэгээ тиймэрхүү шалгалтанд аягүй дуртай. Тийм болохоор OSCE, OSCE тийм шалгалтууд яг гоё санагддаг. Тэгээд OSCE-тэй гэж бодохоор гоё байна. 8 өртөтэй. Тэгээ маш нөгөөдөөс ангаараа уулзж байгаа төлөвлөгөө гаргаад OSCE-тэй бэлдэж эхлэн дараачлалаа төгсөх хүмүүст хэлэхэд яг анханаас нь нэг тестийн шалгалтны давтлага өгдөг дээр давталгаа таслахгүйгээр яг суугаад яг хариугуудаа аваад яваад байл зүгээр хариугуудыг хийхдээ өмнөх төгсөлтийн одоо нэг хариунуудыг шууд хамгаалж хийхгүйгээр өөртөө зөв бурууг нь одоо тунгааж хийх хэрэгтэй гэж. За ингээд дараагийн шалгалтын өдөр өртөө үйл явц болох хүртэл бүгдээрээ хагццгаая. Тэгээд одоо энийг авчаяа. Энэ шалгалтын бэлтгэлийг сонсогоор. Ямар ч байсан юмнуудаа бүгдийг 2-2 бүлгүүлсэн. Тэгэхээр хангалттай өөрийн хэмжээнд бэлдсэн гэж бодож байна. Тэгээд одоо гоё цайцгүй. Баяна.